Морин хуур хөгжмийн хаан. Хүү минь өр хүн гэдэг чинь өөрийн биеэ тань өрсөлдөг хэрэгтэй. Өөр хүнтэй өрсөлдөд хэрэггүй. Энэ жил одоо 70 ор болчих. Гэтэл өөжөн бодвол бас 10 төрөвтэй шиг санагдав. Өхнөрөө сайхан авч явж чаддаг өр хүн энэ ертөнцид өөр зовлон гэж байдаг. Би энэ ховсын үжвэлсээ морин хуурай сайн хөгжимдөд ил. Би одоо батал амьдарч ирсэн морин хуур байсан тул би амьдарч байна. Хөрөөд морин хуур үгүй болсон бол би хөжөөнөө өгчих. Манай өвөгдөө Чингис хаан тэр үед тийм сүстэй явж ятал бид нь одооны монголчууд ямар учраас ингэж зөвжөөлөхөнд хэрэггүй. Манай морин хуур бол толгойтой тулдаан тэр жүрэгтэй тулдаан 5 цолтой донд сүнд орсон. Ерийн сүнд бишээ. Өвөгдөөдөөс нь онгод орсон хуур байна. Хуурын их шиг сонссон хууль хүртэл зөөлөрдөг юм уу? Хамгийн сүүлд нь чи бүтгий тэр ингэж бар хамгийн тэр. Тэр монгол хүний омгийг гаргаад Хуурдж байгаа хүн ингэж цовхчж болдгиймаа гэдгийг би өөрөөс ч харсан. Хамгийн гэрэлтэй хөгжим бол хүний сэтгэлийн хөдөлгөөн. Намайг оршуулахдаа баруун хойш нь харуул тавиарай гэж. Үгүй яагаад та баруун хойш нь харуул тавьдгийг гэсэн. Үгүй тэнд Монгол байгаа гэдэг гэсэн. Дэлхийн сонгодог хөгжмийг өөрийнхээрээ сонссны ялгаа байгаа болохоос үндэстэн бол хагацд салсан юм алгаа. Тийм бол. Ийм ингэж ойлгож байна тийм. Ингэж ойлгож байна. Арт тийшээ нөөдлөхөд ар халхан маны хужаа гинэ. Асган өмшөнө нөөхөд ах нар бас маны Монгол гинэ. Монголын соёлын төлөө зүтгэж явъя гэж боддог. Өвгөн байна. Өөрийн жилэмин Монголо чираса уйдэн Монгол хааны мартаагүй